Олон нийтийн сүлжээнд нэгэн гоё пост нийтлэгдэжээ. Жүжигчин анх намын өвөө эмээр охиндоо ийм нэгэн сургаалыг хайрладаг гэнэ. Хүнтээс суудаг юм шүү миний охин. Засварчин салиасаар хог шүүрдэг хинч байж болно. Хамгийн гол нь хүнтээс суу. Мөнгөтэй биш. Мөнгө хүнд аз жаргал эрх мэдэл авчирдаг ч гэлээ түүнээс 2 дахин их зовлон чирч ирдэг юм гэж сургадаг байжээ. Сайхан үг. Өнгө мөнхөөсүнхэн үргэлж алддаг тавилантай. Учир нь мөнгөний эзэнд бол сонголт байдаг, харин мөнгө наалдаж ирсэн хүнд бол сонголт байдаггүй. Ер нь ч тэгээд ар гэрээ амьдралаа авч явах нь эмэгтэй хүний үүрэг биш. Тийм болохоор би охтуудтай бүсгүйчүүдтэй зориулаад хэрхэн яаж баян хүнтэй танилцаж суух талаар зөвлөгөө бэлдсэн. Охид минь ойлгож үзээрэй дээ. Хар сайхан ус чинь цайгаад ирэхин цагт хамаг сайхан бүхэн чинь гээгдээд ирэхин үед харж үзэхүнгүй болно ай хөөрхий гэсэн ардын дуу хүртэл бий. Аян нарагдаж өгөн сургадаг ардын дуу зүгээр ч нэг хэлээд байгаа юм биш шүү. Ай